За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би Монбе бүхрийн фермийн малын эмч, мал зүйч Сундуур гэдэг хүн байна. За манай ферм болохоор Малчтын хотод төлөвлөн байцсан. Одоо 1-2 наст одоо Монгол өхрийг одоо тухайн орон нутгийн бүс нутгийн одоо малын эмч болон мал эмнэлгийн байцаагчийн мал эмнэлгийн гарал үүслийн гэрчлэгийн дээр одоо үндэслэн эрүүл малыг одоо фермдээ хүлээн авдаг байгаа. За Монбе фермд ирсэн одоо өхрийг болохоор малын эмч болохоор 17 төрлийн үзлэг шинжилгээнд хамруулж за шинжилгээ мөн одоо өхөр тус хурд дээр одоо дахин давтчих одоо вирк код эмгэлж одоо хүлээн авдаг байгаа. За хүлээн авсан өхрийг дулааны өдрөл буюу хавар намар зуны өдрөл болохоор угаалганд хамруулж хүүтний өдрөл бол гадна татан паразитын одоо тарилга тулгалтанд хамруулж хүлээн авна. За тухайн өхрийг одоо ирснээс 14 хоногийн хугацаанд болохоор малын эмчийн хяналтанд өхрийн тусгаарлаад 14 хоног болсны дараагаар болохоор эрүүл хэсэг одоо өхрүүдийг манайх өсгөн бордолтын одоо хашаанд хийж одоо нийт 100 хоногийн турш одоо боддог байгаа. За 100 хоногийн турш бодоход бол одоо тэжээлийн мэрэгчлэлтэн одоо тусгай жор нормын дагуу батлагдсан жарын дагуу тэжээж малын эмч 100 хоногийн хугацаанд хяналт тавьж ажилладаг. Бүх тэжээлүүд маань лабораторийн шинжилгээгээр баталгаажсан эрүүл гэсэн тодорхой тэжээлээр тэжээдэг болохоор манай бас өхрийн мах одоо эрүүл байх гол үндсэн суурь нь болж байгаа юм.